За 6-аас 7 настай хүүхдүүдийн барилдааны 2-ын даваанд за сод хоёр гоцом өргөсөн байна. Эрдэнэ далай анх төгс ирээдүйн хан түвшигтэй суглаад харсан байна гараарай. За эрдэнэ далай анх төгсөд хан түвшиг ирээдүйтэй суглаад харсан байна. За барилдааны талбайд эрдэнэ далай анх төгс хоёрын барилдаа эхэлсэн байна. Эрдэнэ далайтай барилдаж байгаа Алтан сүхийн анх төгс сонгон найрхан дүүргийн 76 дугаар сургуулийн бүх байна. За энэ даваанд мөнгө цаяагийн ирээдүй Адиа сүрэнгийн хан түвшигтэй суглаад харан барилдаж байгаа. За мөнгө цаяагийн ирээдүй бол Дорн говьгийн замын үд сумаас өнөөдрийн барилдааныг зорин ирж барилдаж байгаа бүх байна. За замын үд сумын 2 дугаар сургуулийн 1-р ангийн сурагч байна. Түүнтэй барилдаж байгаа Адиа сүрэнгийн хан түвшиг Томьёо сургуулийн бүхөө. За нэгийн даваанд бол Тэмүнтэй бол нэлээд хүч авсан барилдааныг хийсэн. За хан түвшиг баруун талдаа нэг мушгаад мэдтүүлээ. МНС телевизийн хоорны шүүхтэн бүхэн барилдаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулиуд за мөн цэцэрлэгүүдийн хүүхдүүд бас олноороо хүрэлцэн ирж барилддаг. За түүнээс гадна бол хөдөө орон нутгаас бас хүүхдүүд хоорны шүүхтэн бүхэн барилдааныг зорин ирж барилддаг. За өнөөдрийн барилдаанд бол энд барилдаж байгаа мөнгө цаяагийн ирээдүй бол Дорн говьгийн замын үд сумаас зорж ирж барилдаж байна. За эрдэнэ далай анх төгс хоёрын барилдаа эрдэнэ далайгийн зүүн гор шуудагны барьцтай баруун талдаа сугдаад өрөөд авсан байна. За барьц байрлалын хувьд бол эрдэнэ далай за Баянзүрэг дүүргийн 33 дугаар сургуулийн бүх ууган баярын эрдэнэ далайд авлаа. За барьцаа нэлээд давшруулж яваад давж байна. За бүхэн барилдааны 2-ын давааны үргэлжлэл төр мөнх инх сүлдтэй гараарай. Төр мөнх инх сүлд. Төр мөнх инх сүлдтэй гараарай.